дахиад л галзууртлаад дурлахсан. Далтхан санаа алдаж хэн нэгнийг хүлээхсэн. Догдлолын сандал дээр амьсгал чичирхийг сонсоод дотно дулаахан үгсийг халаасандаа дүүргэсэн. Миний дурлал таны үзэн ядалт байж магадгүй. Миний өст нь таны шүтэн байж магадгүй. Намайг зовоогч, таныг жаргаагч байж магадгүй. Надад гомдсон хүн танд талархдаг байж магадгүй. Хогийн ургамш шиг дээрмэн дэвсэлсэн нэгэн хорон мөчүүдийн чинь төлөө амьсгалдагч байж магадгүй. Хоосон үг, хуурамч инээмсэглэл илгээгч харин танд л чин сэтгэлээ дэвсдэг байж магадгүй. Магадгүй та бид эсрэг тесрэгийн үүдэн дээр эвлэлдэн уулзсан байж ч мэднэ. Эндүүрэл үл ойлголцлын дундуур их шиг зогтсон байж ч мэднэ. Хайр үзэн ядалтын зааг дээр хайчлан зөрсөн байж ч мэднэ. Хараал ерөөл хоёрын бэлчирт харц тулгарсан байж ч мэднэ. Магадгүй та бид хоёр хуурмаг ертөнцийн хөшгийг нээх гэж хувь заяаны гүүрэн дээр учирсан байж ч мэднэ. Магадгүй хамгийн чухал нь хайр биш, харин биднийг хайрлахад сургадаг хэн нэгэн байвал яах вэ? Магадгүй хамгийн өм цэнтэй зүйл нь ам биш, харин биднийг амьдруулж чаддаг хэн нэгэн байвал яах вэ? Магадгүй хамгийн гэгээх нь хүүхэд биш, харин түүнийг хүүхэд хэвээр нь байлгаж чадж байгаа хэн нэгэн байвал яах вэ? Магадгүй хамгийн агуу хүн шилэн цонхтой байшин биш, цэцэрлэгт мод туслаад зогсож байдаг хэн нэгэн байвал яах вэ? Магадгүй